Шинэ 7 хоногийн мэнд хүргэе Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Game Point podcast-ыг та бүхэн 2025-аас 26 оны улирлын турш Premier Sports 1 сувг болон YouTube channel-аар хүлээн авч үзэж байгаа. Улирал маань шувтрах тийшээ орсон байна. Энэ улирлын турш бидэнд хамт байсан гинүх ивент итгэж Social Pay-ийн сурчлагыг үзчихэд энэ дугаараа эхлүүлцгээе. Social Pay-ээр хамтдаа урамшуулал авах найзаа өрөө аянд таныг урьж байна. Social Pay-ийн хэрэглэгч та шинээр найзаа өрөх бүртээ 5,000 төгрөгийн мөнгөн урамшуулал аваарай. Харин таны урилгаар аппликейшнд амжилттай бүртгүүлсэн найз чинь Social Pay дээрх Virtual Mastercard, Google Pay эсвэл Apple Pay холбоотой 10,000 төгрөгийн урамшуулал авч дэлхийн хаач хамгийн хэлбэрээр төлбөр тооцоогоо хийж олон төрлийн урамшуулал хөтөлбөрт хамрагдах боломжтой. Social Pay-ээр найзаа урьж, найзтайч гэсэн бэлэг бариарай. Бид хоёрын өмнөх дугаар Oklahoma City Thunder San Antonio Spurs баг буюу өрнөд бүсийн шигшээ цувралын дундуур дууссан байгаа. За тэгээд маргаашнаас NBA-гийн финал маань эхлэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр бид хоёр финалийн талаар мэдээж ярина. Гэхдээ финалд хүрсэн тэр цувралын талаар ярихаас өөр аргагүй. Өрнөд бүсийн шигшээ цуврал 7 тоглолтод хүрсэн. 7 дахь тоглолтод Оклахома хотод энэ тоглолт болсон. За мэдээж тоглолт эхлэх өмнө талбай дээр байгаа. Дээрээс нь өнгөрсөн жилийн аваргууд гээд бүх давуу тал хүчин зүйлүүд Oklahoma City Thunder багийн талд байсан. Тийм үү? Юу болоод San Antonio Spurs баг энэ жилийн финалд гараад ирв гэж харж байна. Хойлоод ер нь өнгөрсөн тэр цувралын талаар болон 7 дахь тоглолтын талаар дэлгэрэнгүй ярил л да. Тий. Ер нь бол сүүлийн баг 10 жил үү. Ийм toxic цуврал ер нь бол үдсэнгүү. Тэр баг сүүлийн хамгийн toxic цуврал гэвэл Cleveland Cavaliers OKC Golden State Warriors-ын цуврал байлгүй гэж би бодсон. Тэгээд тэрнээс хойш бол хамгийн их хүмүүсийн анхаарлыг татсан. Тэгээд талбай дэш дээр талбайн гадуурч дээр хамгийн их toxic үйл явдлыг дагуулсан тийм цуврал хил амны бай болсон тийм цуврал болж өнгөрлөө гэж бодож байна. Тэгээд яг бид нар ингээд цуврал эхлэхэд л ер нь бол бодсон. Энэ бол удаан үргэлжлэх цуврал болно гэсэн яг тэр дагуул ер нь бол 7 тоглолт боллоо. Тэгээд тоглолт болгон ер нь бол юу гэдэг ойрхон болоогүй, ойрхон дуусаагүй ч гэсэн яг 7 дахь тоглолт бол бид нар яг хүсэн хүлээсэн тэр цувралыг яг тэр классик одоо плей-оффын тийм тоглолт уур амьсгалтай өнгөрлөө гэж миний хувьд бодож байна. Тэгээд яг хуу зөндөө олон фактор байна л да. Ер нь бол яагаад OKC хож гисэн, яагаад Spurs хоцсон. Гэхдээ би энэ цувралд хамгийн сайн баг нь хожлоо л гэж би бодож Тэгвэл Oklahoma City Thunder багт давуу байдлыг эцэг мөч хүртэл өгөөдсөн юм зү. Гэхдээ тий. Гэхдээ ер нь тэр Spurs илүү баг юм байна гэдгийг харууллаа шүү дээ. Миний хувьд бол. Цувралын чи буруу бодож штэ гэдэг. Цувралын 7 дахь тоглолтод за нэг зүйл ойлгомжтой. Энэ цувралын турш тоглолтыг илүү сайн эхлүүлсэн баг хожоодсон. Хэрвээ Spurs сайн эхлүүлэх юм бол хожоодсон, OKC сайн эхлүүлэх юм бол тэр тоглолтуудаа хожоодсон. 7 дахь тоглолтыг San Antonio Spurs баг яг тэр бэлтцсэн одоо юу гэдэг төлөвлөгөөнийхөө дагуулсан маш сайн эхлүүлж гарчсан. Гэхдээ од нэг сонирхолтой зүйл байлаа. 2000 хэдэн оноос хойш гэж юу? Сүүлийн 2020 оноос хойш гэж юу? 7 дахь тоглолтыг гэртээ хүлээж авч байгаа багууд 9 нь хожиж 12 нь хожигдсан байгаа юм байна. Ер нь бол 7 дахь тоглолтыг гэртээ хийсэн баг хождог тэр зүй тогтол баг байхгүй болж устж байгаа баг эсрэг амжилттай болоод эхэлсэн байгаа юм байна. За энэ яах вэ? Энэ бол одоо түүхийн статистик үзүүлэлт. 7 дахь тоглолтод Chet Holmgren гэдэг тоглогч хаана байваа? Чи тэр тоглогчийг олж харсан уу? Би нэг тиймэрхүү. За би юу сурчлаагүй шүү. Гэхдээ зүгээр энд хууль ёсных болохоор би тавьж байгаа хгүй. Бет тавьж байгаа. Chet Holmgren ингэж миний бол нөгөө thought process шүү дээ. Яаж process бодож яагаад Chet Holmgren авсан бэ гэхээр ер нь бол 7 дахь тоглолтын дээр OKC хожно. OKC талбай дээр тоглож байгаа. Тэгээд тэдэд туршлага байгаа. 7 дахь тоглолтод тоглож исэн туршлага байгаа. Тэг. Яг үнэ. Түрүүжлийн плей-офф, түрүүжлийн файнс явах юм бол. Тэгээд за Shai Gilgeous-Alexander MVP шиг тоглох нь тодорхой тийм үү? Тэнгүүт
За яг 100 оноо авлаа гэхэд 30 оногийн шээ авчт юм байз. Дараагийнх нь лидер хэн байх вэ гэж би бодсон байхгүй. Тэгээ Джей Уильямс байхгүй, Джей Доб байхгүй. Тэнгүү Чет Холмгрен гэж би бодохгүй юу. Гэхдээ би ерөөсө оноонд нь ерөөсө цаана ерөөсө нэг л юу яах гэсэн эргэлзээдсэн. Тэгээ тэнгүү миний авсан юу болохоор 10 удаа шидэлтийн attempt зөө оруулах биш. 10 10 удаа шидэлнэ, 10 удаа довтлно. Довтлно гэж авсан байхгүй. Эхний үед 2 довтлсон. Тэрнээс хойш довтлоогүй. Тэр тэгэхээр би одоо би зүгээр миний бодлоор нь шүү дээ. Чет Холмгрен үнэхээр тэр Wemby-гийн өвдөс нэгдүгээр айгу муу тоглолоо. Хоёрдугаар 7 дахь тоглолт гэж бодоод сэтгэл зүйн одоо ерөөсөө тэрийг дийлж авч харж чадсангүй л гэж би бодож байна. Wemby тэгээд 7 дахь тоглолт одоо өнөөдөр хожигдох юм бол гэртээ харьжтэй гэж боддог. Одоо юу гэдэг сэтгэл зүгээрээ нэг буугаад өгчдөг хүмүүс байдаг штэ. Тэгсэн болов уу гэж миний боддог. Тэгээ хараа тоглолтын турш штэ те. Тэр хоёр шийдснээс хоош штэ те. Самбарлууч хараагүй штэ. Яг үнэ. Тий, ер нь энэ чинь нэг довтлох байгаа тоглогч, довтлохыг хүсэж байгаа тоглогч чинь цагираг руу хардаг. Яаж довтлохоо зохион байгуулахыг талбайгаа бүтэн хардаг. Бөмбөг аваад доошоо хараад аль болох Wemby хамгаалсан нөхцөлд бол ер нь довтлох ямар ч санаа бодлого байсан нь ер нь тоглолт дуусны дараа ингээд бичлэгүүдээс нь нэлт ил тод харагдж ийлээ. Тэгээд нэг тийм Чет Холмгрен бол энд маш таараа байлаа. Нөгөө талаар сая тэр 7 тоглолт дуусаад J-Dub нэг хэвлэлийн урал дээр нэг юм хэлсэн байсан шүү дээ. Хэрвээ би байсан бол бид нэр арай өөр байх юм аа. Тэгээд би бол тэгж бодохгүй. Гэхдээ яг би бол яг J-Dub байсан бол бас өөр болно гэдэгт бол итгэлтэй мэдээж. Гэхдээ хэрэг би байсан бол гэдэг яриа энэ цувар дуус ямар ч хэрэггүй байхгүй. Яг зөв. Хэрэг хин нэгэн гимтэйг байсан бол гэдэг тэгж ярих юм бол хэрэг өнгөрсөн жил Tyler Halliburton гимтэйг байсан бол хин авраг болох байсан бол. Тэгэхээр тим нөхцөл байдлаас авраг болсон баг хэрэг би байсан бол гэж ярих угаасаа утгахгүйсэн. Тэр яриа угаасаа сошиаларч нэл одоо бүлид болсон л дээ. Нэл инээд манай тийм л болсон. Тэгээд ингээ хараа би ингээ бодъё. За хэрвээ тим яриа ингээд ярьлаа гэж бодъё. Одоо ямар нэгэн байдлаар excuse өгөх гээд байна шүү дээ. Одоо ер нь тим байсан бол ер нь бол OKC гэдэг баг бэлтгэл гэмтлээс болж хожигдлоо гэх юм бол тэр бол миний бодлоор хамгийн буруу асуудал. За юунаас болж OKC биш үү? OKC биш үү? Үгүй ээ. OKC биш үү? Хамгийн deep баг байсан уу? Deep баг байсан. Хамгийн өндөр олон asset байгаа баг. Тэ бүр ингээд ростерт нь ямар ч нүх байгаагүй шүү дээ. Гэхдээ season дээ шүү дээ. Улиралд дээ шүү дээ. Spurs-ыг хожихгүйсэн. Тэрийг тэд өөрсдөө мэдчихсэн байхгүй юу? Яг тэр асуудлаа шийдээд одоо юу гэдэг нэг шалгалтын дээр ирсэн бодлого шалгалт болгон дээр ирээд байвал хүн чинь нэг 2-3 шалгалтын дараа нэг хариуг нь олчих гэж бодно үстэй. Тэгэхгүй ямар ч хариугүй гарч ирсэн болохоор тэр бол өөрсдөө л асуудал. Бид юунаас болж хожигдсан бэ гэвэл яг ротейшны тоглолтууд байхгүй одоо юу гэдэг ротейшн өөрчлөгдсөн байж магадгүй зөө. Одоо жишээ нь J-Dub байхгүй, AJ Mitchell байхгүй. Гэхдээ өстэй те гол асуудал өстэй те Victor Wembanyama-гийн өөдөөс ямар ч хариулт байсангүй л. Эхний тоглолтын дээр юг Victor Wembanyama-г жижиг хүмүүсээр хамгаалах гэж үзсэн болоогүй. Тэгээд үлдсэн 6 тоглолтод Hartenstein-аар үзүүллээ. Тэгээд 6 тоглолтод тэгэл Victor Wembanyama үнэхээр сайн байна. Үнэхээр одоо аргыг олох юм байна гэдгийг харлаа шүү дээ. Асаа Hartenstein талбай дээр 20 минут тоглосон тоглолтод сайн тоглоод байгаа юм шиг боловч Hartenstein-ыг талбай дээр байгаа үед хас 14 байсан байна. Oklahoma City дандар энэ хамгийн сөрөг үзүүлэлттэй баг дотроо. Нөгөө талаас Julian Champagny гэдэг тоглогч байна шүү дээ. Ахтун дүүн ухаа тэр нэг Washington Wizards тоглолдог ч. Энэ тоглогч талбай дээр байхад нэмэх 16 үзүүлэлттэй буюу ер нь бол энэ миний харж байгаагаар энэ Vassell Champagny хоёрын хамгаалтыг хэцүүлэг шийдсэн. Ялангуяа одоо хин дээр Chet дээр тэр Shea дээр тэр ер нь бол маш сайн хамгаалсан гэж үтэ хараад. Гэхдээ зүгээр Champagny-гийн зөвхөн хамгаалт биш ээ. Champagny-гийн дотлогч гэсэн.
Тийм. яг хэрэгтэй. Сүүлийн 2 3 тоглолт бол Шампани Spurs хожигдоход ч гэсэн Шампани айгүй өндөр орно. Тэр 5 дахь тоглолтыг санаж байна уу? Шампани баг юунд айгүй сайн тоглосон шүү дээ. Spurs. Гэхдээ зүгээр миний хэлэх гээд байгаа нь шүү дээ. Яг би бол өмнөх дугаарууд дээр ч хэлжсэн San Antonio Spurs миний хувьд энэ цуврал San Antonio Spurs бол ялцсан. Би бүр 7 тоглолтод хүрэхгүй гэж бодож байсан ялцсан байсан. Яагаад гэх юм бол AJ Mitchell гэх хоёр гимтсэн гэд билсэн. Би тэр тийг бол цувралыг өөрчлөсөн гимтэл гэж харж байгаа. Гэхдээ одоо тэрэнд хэрвээ гэдэг зүйл байхгүй байсан ш. Гэхдээ шүү дээ. Цувралыг өөрчлөсөн гимтэл гарсан ч гэсэн нөгөө талаар юу гэхээр Oklahoma City Thunder энэ карма аахгүй. Өнгөрсөн үеэрд Oklahoma City Thunder баг NBA-гийн авраг болсон үнэ. Энэ үеэрл тэд аварга хамгаалгыг эхлүүлсэн. Тэгээ нэг ч өөрчлөлт хийгээгүй. Нэгэн өөрчлөлтийг удирлын дундор хийсэн нь Jared McCann-ыг авсан. Тэр бол маш сайн 8 болсон гэдгийг энийг харсан шүү дээ. Jared McCann сая энэ цувралд багийн баг 2 дахь лидерийн үргийг 2 3 тоглолтод гүйцэтгэлээ шүү дээ. Гэхдээ нөгөө талаар юу гэхээр Oklahoma City Thunder баг сагсан бөмбөгөө хөндлөөгүй байхгүй. Сагсан бөмбөгөө хөндлөөгүй. Хараа удирлын турш шүү дээ тэд ингээд шүүгчдийг харгалаа, шүүгчдийг ингээд флоп хийгээл акробат иргэсээр байгаа л удирлын турш хоцсон шүү дээ. Тэгэхээр би одоо бүр заримдаа ингээд багууд өглөөний шидэлтийн бэлтгэл гэж хийдэг бол Oklahoma City Thunder өглөөний акробатын бэлтгэл хийдэм болов гэж бүр боттол гайхтал тийм флопуудыг удирлын цуурлын турш хийлээ. Тэгээд Oklahoma энэ флопыг зөвхөн энэ цуурлд хийсэн юм биш. Lakers эсрэг хийсэн юм биш. Удирлын турш хийсэн байхгүй. Яагаад өндөр авсан бэ гэхээр Phoenix-тэй тоглоход хүмүүс ярьжсэн ч гэсэн хэвлэл мэдээл таагагүй. Яг бол өрсөлдөгч багийн Phoenix учраас Lakers-тэй LeBron-ы эсрэг тоглонгууд чинь том тайзан дээр Los Angeles хотын хэвлэл мэдээл ингээд нөгөө бүгдийн анхаарал давж өгч байгаа байхгүй. Тэнгүүд яг юу болсон бэ гэхээр яг чухал үед чухал тоглолтод чухал цуврал 7 дахь тоглолтын дээр бүр ирсэн чинь удирлын турш тэдний авчихсан тэр шүүглэн дуграагүй. Тоглогч нар унаал байсан. Шүүгэл өгөөгүй. Энэ сагсан бөмбөгийн тоглолт болсон байхгүй энэ цирк акробат болоогүй. Тэгсэн чинь удирлын турш цирк акробат хийсэн баг яг сагсаа тоглох гэсэн чинь чадахгүй байсан. Миний хувьд бол тэгж л харсан. Тийм учраас нөгөө кармагаал өөртөө хүртчихлээ л гэж би хувьдаа. Хэрвээ Oklahoma City Thunder шүүгчдийг одоо ингэж амархан алдаа авдаг биш, флоптох биш, унаж те шийдэл толгоноор унаж биш. Зүгээр л сагсаа тоглоо явуулсан бол J-Dub San Antonio Spurs багийг хамгаалтаараа тэд нар хожиж чадахгүйсэн болов гэж. Бид нар өнгөрсөн жилийн Oklahoma City Thunder-аас бол арай тийм их флопыг харж байгаагүй. Тэд бол арай өөр баг байсан. Энэ жилийн Oklahoma City Thunder баг би өмнөх дугаарууд дээр ч хэлсэн тэд арай өөр зүйлд анхаараа явуулсан. Яалтчгүй тэдэнд тийм туршлагатай менторийн зөвлөгөөнүүд байсангүй. Гэтэл л да сая Harrison Barnes гарч ирэл Victor Wembanyama сэлгийн тогтно зөвлөгөө өгж гин. Bismack Biyombo гарч ирэл Wembanyama талбай дээр байхад зөвлөгөө өгж. Тэр баг хоорондоо Францаар ирсэн болов гэж бодож ин тэр хоёр. Энд ингээд тэгээд нөгөө тоглолтын бус үеэр нэхэр Greg Popovich ирээ Tim Duncan ирээд ингээд Spurs-ийн нөгөөд нэрэд ингээд энэ залуучуудаа ингээд зөв зам руу чиглүүлээд дасгалжуулагчтайгаа тэр тоглогчтойгоо зөв зам руу ингээд чиглүүлээд удирдаадсан байхгүй. Тэгэхээр энэ дээр ийм ялгаал би хувьдаа гарчлаа гэж бодож байна. Тимэти наадхан санал нэг байна. Ер нь бол OKC бол өөрсдөө ирэх шаардлагагүй тэр дарамтыг өөрсдөө авцаа. Одоо өөрсдөө тоглож байгаа хэм маягаар тий. Хэвлэл мэдээлэлэр чсэн. Дээрээс нь хэвлэл мэдээлэл ингээд ирэнгүүт ингээд бусад ингээд одоо юу гэдэг сошиал медиа дээр ингээд юу болоод байна шүү дээ. Ингээд тренд болоод байна шүү дээ. Ер нь бол OKC ингээд гээл тий. Тэр одоо Underdog гэдэг беттинг компани хинэр юу лээ Шэгэл Салсандраа нэг юм тоглоом гаргасан гэдэг тэр чинь бол угсаа мим штэ ер нь бол жоохон шоглож байгаа. Тэгээд тэгсэн чинь тэрний хойноос ингээд юу ягаал шүүхтэл явж ийн гэдэг чинь талбайгаас гадна тэгэл тэр хүн чинь амар олон юмтай ингээд дийлэх эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд ямар unnecessary байхгүй ямар ч их шаардлагагүй юмнуудаа ингээд өөрсдөө авсан тэдний буруу угаасаа. Тэгээд өнөөдөр хараа өнөөдөр нөгөө рейтинг гарч ирсэн. Тэгсэн чинь 2 дэлхийд даяар юм шиг. Яг нь сошиал медиагаар дэлхийд даяар 2 тэрбум хүн энэ
одоо юу гэдэг цувралыг үзсэн гэж байна. Сошиал медиад. Тэгэхээр хэр их хүний хүмүүсийн анхаарлын одоо төвд байсан хэр их хүн тэр одоо юу гэдэг флоп хийж байгаа яаж байгаа талаар ярьсан тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр их дарамтыг хэрэггүй дарамтыг авсан нь бол өөрсдийнх нь буруу гэж бодож байна. Тэгээ угаасаа нэг сошиалар бүр тэр янз янзын AI generated meme-үүд бол бүр утгаа алдсан шүү дээ тийм үстэй. Шүүгчдийг оролцуулсан, Оклахомаг оролцуулсан. Тэгэд яг чиний хэлдэг санал нэг бол ийм зүйл рүү авчих, өөртөө авчих шаардлагагүй болоо. Гэхдээ одоо нэгэн тийм зүйл болцсон учраас одоо яалтай байлаа. Тэгээд Виктор Вембанема шүү дээ. Ийм бил шүү дээ. Одоо Вембанема энэ тоглолтод ингээд хожих баг миний амьдрал үхэх хэсэг хинээс шалтгааллах юм шиг тийм сэтгэл зүйтэйгээр орсон гэж байгаа байхгүй. Гэтэл энэ 22 настай тоглож анхны жилдээ тоглож байгаа. Анх удаа бүсийн финал тоглож байгаа. Ууг нь тийм сандрах мандрах хэвээр байхгүй юу? Гэтэл нөгөө нэг энэ дээр бас нэг ялгаа байна. Европоос ирсэн олон улсын тэмцээний туршлагатай. Дээрэс нь Европ тоглолцсон. Евролигт ингээд ийм нөгөө гал гарсан тоглолтуудад оролцоод үзсэн тоглолтын сэтгэл зүй NBA-д орж ирэх бас өөр юм аа. Хэрвээ зүгээр биш те өөр нэг тоглогч анхны жилдээ Америкээс орж ирээд ингэсэн бол руки хан мөргөнөө. Би бол Европ Америктэй шил биш хаа. Харин Европоос харин ч тэр нөгөө одоо өрсөлдөөнөө одоо юу гэдэг үйл хүндэтгсэн тийм тоглогч нар айгүйх орж ирж байна. Одоо жишээ нь Йокчийг бид нар айгүй олон жил харж байгаа шүү дээ. Тэгэл MVP авсан ч гэсэн нэг баярлахгүй байна. Авраг авсныхаа дараа би морилгоо ярьж байна ч гэдэг юм. Тийм өрсөлдөөнөө нэг тийм хүндэлдэггүй шүү дээ. Ер нь бол надад бол тийг санагдсан мэдгүй. Бусад хүмүүс яасан гэдэг мэдгүй. Тэгээд ер нь бол Лука байна. Лука ер нь бол тийм амар нончалант шүү дээ. Ер нь Европоос ирсэн тоглогч нар ер нь тийм байх айгу өндөр юу байгаад байдаа. Зүгээр тэр дундаас одоо ингээ харагдаж байгаа нь Янис бол анхандаа тийм байсан. Одоо сүүлдээ жоохон драма queen болсон. Би зүгээр Вемби шиг яг ийм хүн хизээ харсан байх юм бол за хүмүүс наваа bias юм ярьж ийн гэж хэлж магадгүй. Гэхдээ би нэг сүл копигаас л харсан. Яг ийм өрсөлдөөн шартай хортой те яг ингээд emotion үзүүлдэг тийм өрсөлдөгчийг бол би бол копигаас л харсан юм шиг. Түүнээс хойш санахгүй байна би өгөн тэгэхээр яг одоо яг тийм үхэн хатаа ингэжсэн. Би л Бостоныг хожиж Коби нэг үйлдэг штэ бүр ингээд Бостон 5 дахь аврагын бүгж авахад тэр мөр ингээд бодонгууд яг тэр Вембигийн тэрийг хараад яг тэр мөр л бодогч. Ер нь л Вемби ингэсэн штэ нэрээ юу нэг Шаолины сүм явсан штэ тэ. Тэгээд тэр Шаолины сүм явахад ингээд хүн төрлөختөөс өөр бэлтгэл хийсэн байлаа штэ тэр чинь тэ. Ингийн хүний 7-8 цаг явдаг газар бөмбөг залаад 4 цагт яваад гэсэн юмсэн. Тэгээд тэрнээс өмнө миний ойлгосноор Вембигийн төлөөлөгч нь өнгөрсөн 100-ны өмнө Коби Брайантын төлөөлөгчтэй холбогдсон гэж байна. Би тэгэхээр Роб Пелигтэй холбогдсон юм уу? Эсвэл Кобигийн бэлтгэл хангагчтай холбогдсон юм уу мэдгүй. Ямар ч байсан хүнтэй холбогдож Коби яг яаж тоглолтондоо бэлддэг вэ? Ямар бэлтгэлүүд хийдэг вэ гэж асуусан гэсэн. Тэгээд тийм тэрнийхээ араас тэр нөгөө Шаоли Мовлины сүм явж илүү бэлтгэл хийж тэгж ингэж. Тэгэхэд тэр чинь юу гэхээр энэ ингэж зуныхаа амралтыг зүгээр зугаацаж шоодож өнгөрөөгөө зуныхаа амралтыг өөрийгөө яаж илүү сэтгэл зүй менталитиг илүү хүчрхэг болох вэ? Яаж тийм амархан сэтгэлээр ундаг тоглож болох вэ? 22 настай хүүхд тохгүй юу гэнэ. Гэхдээ одоо бид нар NBA-г хамгийн шилдэг тоглогчийн талаар л ярьж байна л да. Гэхдээ уг нь 22 настай байхгүй. Тэг өнгөрсөн 100 тэгж үр бүтээлтэй байсныхаа үр дүнгэл энэ суралт бол харуулчлаа гэж бодож байна. Гэхдээ энэ тоглогчийн 90 үе дөнгөж эхэлж байгаа. Бид нар цаашдаа зөндөө зүйл ярина, зөндөө зүйл харна, зөндөө зүйлдээ учрна, зөндөө ноёрхол дорн одоо сагсан бөмбөгийг хүүзнэ. Энэ дөнгөж эхлэл хамгийн гол нь одоо хоёулагийн анхны энэ нөгөө Сан Спurs ер нь авраг болчих болох юм шүү гэдэг яриа 2 сард гарсан санагдаад байна. Тэгэхэд эргээгээд ингээд анх санаж нөгөө Тамира ороод бид хоёр зочинтой ороод тэгэхэд нь Spurs-ийн ер нь юу гэж бодож байна гэсэн чинь Тамира миний санаж байгаа бүсийн финал гэсэн шиг санагдаж байна. Тэгэхэд нь бол ямар өндөр үнэлж байна гэж бодчихсон байхгүй. Би зүгээр ямар ч байсан плей-оффд орно. Эхний 6 дотор бол багтах байх гэж бодож байсан. Тэгээд тэгсэн чинь одоо бид нар NBA Finals ярьж тэгэхээр
ялчгүй одоо хүлээлт бас хамаагүй өндөр даваачлаа л та. Тэгээд энэ удирлын драфтын сонголтууд 2 рүүки тоглож ямар гоё драфт рүүки сонгоцсон. Стефан Каслиг хөгжил ямар гоё тулч. Дээрэс нь сая Люк Корнетийн тэр юу бас тоглолтын vibe-ыг өөрчилсөн шүү дээ. Блок. Тэр яг моментум shift болох гэжсэн шүү дээ. Зүр над тэр нэг миний Facebook дээр нэг хүн биччихсэн байгаа. Тэр бодвол San Antonio Spurs-ийн багийн фэн юм шиг ба. Өнгөрсөн жил баг ийм баг бүрдсэн байсан. Тэгээ өнгөрсөн жил баг Грег Попович хэлээд болиулаад ийм амжилт үзүүлэхгүйгүй ухааны юм ярьсан бохгүй. Гүг яг тийм бичсэн. Тэгэхээр би өнгөрсөн жил энэ Дилан Харпер байгаагүй. Тэ Картер Брайант байгаагүй. Люк Корнет байгаагүй. Тэ. Гуйн би ч ийм байгаагүй байхад Шампэний ингэж юунд гараагүй юу старт болоогүй. Тэгэхээр өнгөрсөн жилийн баг энэ жилийн Сант зүгээр энэ жилийн San Antonio Spurs байтугай энэ жилийн ихэнд байсан удирлын ихэнд байсан San Antonio Spurs одоо тоглож байгаа San Antonio Spurs хоёр бол газар тэнгэр шиг зөрүүтэй хоёр өөр баг байгаа байхгүй. Тэгэхээр яа тэд NBA-гийн авраг болцсон зогсож байхад гайх юм алга. Гэхдээ одоохондоо одоохондоо энэ яриг төр хойш нь тавь. Гэхдээ одоохондоо бас за тийм ээ тий одоохон яг энэ өнөөдөр бол яг гэхдээ шүү дээ энэ цувралын турш бид нар ярих хэрэгтэй байсан олон story line-уудыг шүү дээ тий нөгөө toxic одоо нөгөө шүүгчтэй юу шей флоп гэж ярьсаар байгаад энэ олон зүйлүүдийг орхигдуулсан байхгүй. Бүтэн 7 тоглолт энэ залуучуудад үнэхээр гайхалтай тоглосныг ерөөсөө яриаггүй. Яг хөгжүү тий. Тийм болохоор би нэг toxic series гэдэг байхгүй. Ярих юм аа яриулаагүй шал ондоо юм яриулаа явуулсан. Жохон харамсалтай. Гэтэ дахиад бид нар одоо дахиад энэ залуусыг финалийн тавцан дээр харах гэдэг нь бол гоё. Нэрэл одоо чинь Америкт өглөө ингээл ESPN өглөө зураг тасангууд ESPN өглөөний нэвтрүүлгүүд гарч эхлэв. Өчигдөр болсон бүх спортуудынхаа үйл явдлуудыг голчлоо сэдвүүдийг базаал ингээл явдаг л да. Тэгэл NBA ороод ирэнгүүт л нөгөө л нэг шүүгчийн асуудал, нөгөө л нэг Оклахомагийн флопын асуудлыг энэ плей-оффын турш ярьчлаа яг үндэ залхмаар. Тэгээд одоо муугаар хэлэхэд тэр одоо залхмаар үйл явдал одоо дуусч одоо энэ жинхэнэ сагсан хүмүүст анхаарлаа хандуулах цаг ирж байна. Тийм учраас төр завсарлаа. Одоо энэ төр завсарлаад эргээд уулзахдаа бид Оклахома Сити Thunder баг ямар асуудалтай тулгарч байгаа. Тэд бид хоёрын талаар өмнө нэг тухайлгсан л да. Гэхдээ яг асуудал нь одоо хэр том бай гэдгийг ярих болно. Game Point podcast үргэлжилж байна. Нилээ отосоод Сан Францискогоос ял та бүхэнд хамт байна. Оклахома Сити Thunder 2 үлрэл дараалаад авраг авах боломжгүй болсноор ингээд NBA сүүлийн 8 жил дараалсан авраг төрөхгүй. Нэгэсэндээ 8 өөр баг авраг болох юм зүй тогтолтойгоор явж байна. Тэгэхээр энэ шин цалингийн систем, Адам Силверийн гаргаж ирсэн энэ шин өрсөлдөөний журам ямар мундаг ажиллаж байгаа гэдгийн илэрэл энэ. Гэхдээ нөгөө талаар аливаа зүйл сайн талтай байдаг, муу талтай байдаг. Гэтэ сайн тал нь бол өрсөлдөөнийг тэнцвэртэй болгож байна. Харин муу тал нь юу гэхээр нэг баг сайн чигээр удаан байх боломжгүй болж байгаа талаар л ярих гэдэг. Энэ жишээ одоо яг Oklahoma City Thunder дээр яригдах болно. Бид хоёр Oklahoma City Thunder яг одоо байгаа багаараа сүүлийн удаа тоглож ийн гэж энэ удирлын турш энэ удирлд бол нэг бус удаа ярьсан. Яг гэх юм бол тэдний цалингийн нөхцөл байдал ер нь бол ийм зүйл рүү авчиж байгаа. Тэгэхээр Oklahoma City Thunder баг энэ 100 яг юутай очиж байгаа вэ? Юутай тулгарч байгаа вэ? Тэдний цалингийн зэс нь 2 дугаар априлыг давцсан. Ер нь бол одоо ирэх жил бол хамгийн өндөр цалингийн зэс. Яг энэ талаар энэ чигээр орж ирэх юм бол хамгийн өндөр цалинг төлөхөөр тийм болсон ба. Яагаад тэгэхээр энэ жилээс Chet Holmgren болон Jalen Williams-ийн 5 жилийн extension-ыг орж ирж байгаа. Тэгээд эхний жилээс хоёулаа 41 сая авч эхэлнэ. Тэгээд мэдээж Shai Gilgeous-Alexander 40 сая. Тэгээд Isaiah Hartenstein, Alex Caruso, Lou Dort гэх мэт цалингийн асуудалтай энэ 100-ыг одоо ухтж байна гэх юм уу? Одоо тэгэхээр сая бол Shai J-Dub, Chet Holmgren хоёр бол rookie гэрээнийхээ сүүлийн жилд сайнараа тоглосон. Ирэх жилээс эхлээд энэ хоёр хоёулаа багийнхаа цалингийн зэсний 25% эзэлж эхэлнэ. Shai, J-Dub, Chet 3 нийлээд багийнхаа цалингийн зэсийн
75% эзэлж эхэлнэ. Оклахома City Thunder баг сүүлийн 6 жил тансаглалын татвар буюу luxury tax төлөөгүй. Энэ жил төлөхтэй бүр second apron-ыг давах гээд байна. Давцсан. Гэтэ энэ юу вэ гэхээр энэ жил биш ээ, эх жил. Энэ юу вэ гэхээр Оклахома City Thunder 6 жил татвар төлөөгүй үстэй гинт эх жил бүр ингээд NBA-гийн цалингийг бүр хандлан давуулна гэж угаасаа байхгүй. Тэгэхээр одоо энэ баг хүссэн үсээгүй задарч эхэлж байна тийм үү? Яг задрах гэхээсээ илүү одоо энэ баг би ингэ тэгвэл асуултаа ингэ дахиад явууч. Задрах биш. Одоо байгаа баг яг дараа жил дахиад энэ байдлаараа орж ирэх ямар ч боломжгүй болж байна тийм үү? Тийм, ер нь бол тэгж бодож болно. Одоо эн чинь хар л да. Second apron-аас 40 сая илүү гарсан байгаа байхгүй. 40 сая. Тэгээд 40 саяг ингээ багасгахын тулд байна шүү дээ, тий. Isaiah Hartenstein-ы 28 сая. Lou Dort-ийн 17 саяг хасаад 2-оос доош л орж байгаа байхгүй. Нэгийн дээр, нэгдүгээр апрны дээр байна шүү дээ. Тэгэхээр чи тэр хоёрыг хасаад танаад энэ багийг яаж одоо юу гэдэг сайжруулах уу гэдэг бол жоохон хэцүү юм шиг харагдаж байна. Яг нь драфтаас 3 сонголт байгаа. Тэр драфтаас оруулаад хин нэг солилцуулаад энэ багийг одоо юу гэдэг өшөө сайжруулах боломж бол байгаа. Тэдний хувьд бол боломж бол байгаа. Asset бол байгаа. Гэхдээ яаж вэ? Хинээр вэ гэдэг л одоо том асуулт. Сая ингээл хожигдонгууд Chet Holmgren оронд Giannis гэж хэлж штэ. Яг тэрнтэй адилхан тэгэл баг тоглолт дуусах байх тэгж гарч эхэлсэн шүү дээ. Тэр бол яалтчгүй юм шиг л харагдчихлаа байна л да. Тэгээ Оклахома City Thunder Giannis яраас ер нь бол явахгүй юм шиг байлаа. Тэ дараа өөр юм. Тэгэхээр чи сая хийсэн шүү дээ. Isaiah Hartenstein, Lou Dort хоёрын гэрээнээс татгалзаад ягаад бол тэр хоёр team optionтай байгаа. Баг гэрээг нь сунгах хэсгийг шийднэ. Энэ хоёроос татгалзаад 45 саяыг хаслаа гэд хоёулаа 45 сая доллар ярьсан боловч сая Lou Dort, Isaiah Hartenstein гэдэг чинь яг Оклахома City Thunder багийн хамгаалтын цөм бохгүй. Энэ хоёргүйгээр Оклахома City Thunder баг иргэжил яг энэ байранд хүрхүүгүй. Дээрэс нь иргэжил дахиад Wemby ухтана. Wemby ухтаж яхад бүр төвийн тоглогч орж ирж ялах уугүй юу? Энэ асуудал ингээ харах юм бол Isaiah Hartenstein-ыг ягаад ч явуулахгүй байх. Гэрэг нөхөх байх. Тийм тэгэхээр гэрэг нөхөх байх. Гэхдээ гэрэг нь одоо дахиад 30 эдэн саяар одоо 3 жилийн юу гэдэг Hartenstein шиг тоглогч биш үү те 3 жилийн 120 сая гэж явна штэ. Ер нь бол. Тэгээ одоо 28 саяг авж байгаа тоглогч ядаж нэг 30-аас 40 хооронд л цалин хийн штэ. Тэнгүүт Апрны асуудал стил байсаар л байна. Зүгээр биний харж байгаагаар ингэж бодох юм. Авж байгаа ухаж олсон мэдээлэл ч гэсэн Isaiah Hartenstein-ыг бол яаж хийж авч үлдэх юм шиг юм. Яг гэх юм бол одоо шинэ гэрээ хийн үү эсвэл одоо байгаагийн сунгаад үлдэнэ үү. Тэнгүүд Lou Dort угаасаа Oklahoma-гийн өмсгөлтэй сүүлийн тоглолтод алидийн тоглолцсон. Тэгээ Lou Dort-оос гадна сая нөгөө сэлгээнд байгаад өнгөрсөн жил гол одоо юу гэдэг гол одоо ротейшны тоглолчдээс энэ Isaiah Joe, Aaron Wiggins хоёр чинь нийлээд 20 саяын цалинтай хоёр байхгүй. Энэ хоёр Оклахомагийн өмсгөлтэй сүүлийн тоглолтод аль хэдийн ийц. Ингэчээж энэ эдийг хасчиж 40 сая долларын цалингийн зай гаргаж иж нэг юм 210 л очиж байгаа байхгүй. 210 сая доллар штэ. Энд чинь одоо ингэ байж. За Isaiah Joe хасъя. Явуулъя. Lou Dort-ыг явуулъя. Aaron Wiggins ингэ 40 сая явуулъя. Гэхдээ 40 чинь трейд хийж байгаа юм чи 40 сая буцаал ирнэ штэ. Үгүй шууд хаалгуулна гэж явахгүй штэ. Юу яах юм шиг байна. Багасгах гэж явуулах гэдэг юм шиг байна. Тэрнээс яг ижлэгийн цалин авал авахгүй л дээ. Тэгвэл утгагүй л дээ угаасаа. Гүг харин тий. Одоо эн чинь 2 дугаар апрны юу гэдэг чинь байна штэ тий. Одоо ингээд дөрөндөө биш тий. Олон хүмүүс ингэж нийлүүлж явуулаад нэг том цалин ч юм уу ямар нэгэн байдлаар яах боломж байхгүй. Тэгж трейд хийх боломж байхгүй. Одоо жишээ нь Lou Dort-ыг явуулах юм бол 17 саятай хүнийг явуулах юм бол 17 саятай хүнийг нэг хүнийг цалин. Заавал. Уусаа тий. Тэр чи энэ цалингуудыг явуулах гэхэд эргээл дахиад 40 сая. Гэхдээ гэхдээ энэ чинь Apron одоо эхлэх байгаа юм чинь эхлэхээс өмнө солих гэдэг байгаа байхгүй юу? 7 сарын 1-ээс өмнө. За бас тэгж бас. 7 сарын 1-ээс өмнө энэ баг алижийн задрал гэж товтой хараад байгаа шүү дээ. Задрал шал өөр баг болно.
драфтын өдөр маш олон хөдөлгөөн болно. NBA тэр чигээр хөдлөнө. Ялангуяа Янс хөдөлж байгаа драфтын өдөр хөдлөнө гэдэг юм чинь хөдлөнө гэж трэдэд солилцоонд орно гэж юм чинь айгүй олон хөдөлгөөн болж ижил Янс их болно. Тэгэхээр тий ер нь бол тэрнээс өмнө болох л хэл та. Тэгэл ингээд тэрнээс өмнө салах юм байна. тэгээд битээр өмнө хэлжсэн сая одоо дурдж байгаа шиг яг өнгөрсөн цуврал дээр байсан саяны цуврал дээрээс Oklahoma City Thunder багийг бол бид нар дахиж харахгүй. Яг гэх юм бол энэ баг Lou Dort болно, энэ баг Isaiah Joe болно, энэ баг Aaron Wiggins болно. Тэгэхээр саяных бол Oklahoma City Thunder багийн хамгийн хүчтэй бүрэлдэхүүн байсан байхгүй. А одоо тэд Chet-ийг явуулаад юм уу, J-Dub-ыг явуулаад юм уу, хэн нэгэн өөр тоглогчийг авчирдггүй юм бол энэ удирлынхаа шилдэг бүрэлдэхүүнд хизээж дахиж хүрэхгүй. Гэтэл нөгөө талд San Antonio Spurs баг бүр сайжирна. Бүр туршлагатай болно. Цалингийн цэс нь хангалттай сул байгаад байна. Тэ? Юм дөнгөж эхэлж байна. Та нар авахгүй бид нар гэрэн дээр тий. Castle rookie гэрэн дээр тий. Dylan Harper rookie гэрэн дээр хин rookie гэрэн дээр явж байгаа шүү дээ. Embiid гэсэн. Тэгэхээр чинь хамгийн хямд дээр явж байгаа байхгүй энэ тоглогч нар. Тэр хамгийн үнэтэй нь Fox байгаа шүү дээ. Тэгээд одоо Fox-аас салж магадгүй болчиход. Тэгэхээр San Antonio Spurs-ийн цаг ирж байна гэхдээ үгүй яг адилхан. Дахиад одоо би энэ сегментийг гэхдээ NBA-гийн шинэ одоо цалингийн системийг багийг удаан ийм доминант байлгаж ерөөсөө байхгүй болсон юм байна гэдгийг л Oklahoma дээрээс бас л харж байна. Одоо юм шүү дээ би Sam Presti-ийн хоёр шал ондоо л доо Warriors-ийн хуучин юм лээ. Гэнэр нь ордог. Bob Myers хоёр бол ондоо л доо. Bob Myers бол хамаагүй юу aggressive. Sam Presti бол айгүй нас цааш юм хөдлөж жижигхэн одоо юунд юм мөнгөн дээр одоо юу гэдэг salary cap дээр ажилтгаараа ухаантай ажилтгаараа илүү. Гэхдээ биш үү яг одоо энэ нөхцөл байдал биш үү Warriors Cavs хожигдоод дараа жилээ Durant-ыг авдаг шиг яг тийм нөхцөл байдал ирчээд байгаа байхгүй. Warriors ягаад Durant руу дайрсан юм? Cavs-ыг барахгүйгаа мэдж байгаа байхгүй. Тэр чинь 7 геймд 3-1-ээс баригдаад за өстө барахгүй юм байна гэж бодоод Warriors авч байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан үйлдэлийг одоо хин OKC хийж Янс руу дайрдгүү. Янс ч юм уу ямар нэгэн од руу дайраад энэ багийг сайжруулахгүй бол эхнийхэн жил нь барахгүй байгаа юм чи 2 дахь 3 дахь жилээсээ бүр л барахгүй л гэсэн үг. Наадах жил хэлээд байгаа. Шээ одоо ингээд эннээсээ бүр цаашаа бүр ингээд супер тоглогч болно гэж байхгүй. Wemby бол дөнгөж эхэлж штэ. Prime эхлэегүй штэ. Тэгэхээр яг энэ цонхон дээр өшөө өрсөлдөөнтэй бай. Тэгээд энэ их аастыг яах гэж байлгаж байгаа. Энэ их драфт пикийг яах гэж байлгаж байгаа тийм үстэй. Тэрийг одоо л ажиллуулж мэдгүй. Chet Holmgren одоо энэ жил ингээд ингэсэн юм чинь цаашдаа сайжраад Wemby-тэй тоглоно гэж би бол бодохгүй л тийм болохоор Chet-ийг ч юм уу Jalen Goldman-Saйл нэгэн золиослохоос аргагүй. Одоо OKC юуг золиосчлээ James Harden-ыг золиосчл байсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэрнтэй адилхан финал талгарчаад уу? Тий. Тэрнтэй адилхан ямар нэгэн золиос хийх хэрэгтэй л юм шиг санагдаж байна. Чи яг одоо Sam Presti байсан бол J-Dub, Chet Holmgren хоёрын аль нэгийг нь явуулах гэвэл алийг нь явуулах вэ? Яг би Янсыг аавна гэж бодох юм бол би Chet Holmgren-ыг явуулна. Надад бол playmaker-ууд хэрэгтэй. Shea, J-Dub бол хоёулаа хэрэгтэй. Зүгээр оронд нь Янс ирж байгаа болохоор Chet Holmgren. Би Sam Presti байсан бол Milwaukee Bucks ууцтаад за надад Chet Holmgren байна. Энэ дээрээс хитэн draft pick авах юм. Зүгээр хилээд ав. Гэдэг юм би. Гэхдээ Chet-ийг өгж байгаа нөхцөлд нэг олныг өгөхгүй шүү дээ. Тийм үстэй. Гүг. Одоо байна шүү дээ. Чи Wemby нэг олныг өгөх шаардлагагүй шүү дээ. Бэж. Wemby дээшээ явах гэсэн байж тээ. Лигийн 29 баг 29-уулаад Янс руу харж байна. Одоо яг энэ. Тэгэхээр хамгийн өндөр үн төлсөн нь л авна шүү дээ. За тийм да тий. Тэгэхээр Oklahoma-д хамгийн гол нь тэр нэг зовлон биш учраас тий. Юу л бол юу гэж чадхаар учраас авч болох үс байгаад байгаа тий. Юу их нөө харж лээ. Тэгээд би бол
Чэтийг тэгж амархан өгөхгүй болол гэж бодоод байна. Wemby яг нэг удаа ингээд муу тоглолцлоо гэж шууд ингээд татгалзах нөөрэ харин би өмнөх дугаар дээр хэлжсэн. Чэт бол нэг плеймейкерээс хамааралтай тоглодог тоглогч байгаа. Wemby-гээс ялгаатай. Дахиад нэг плеймейкер нь ороод ирвэл Чэт саяных шиг арай ч ингэж муу тоглохгүй байна. Тэгэхээр би шууд нэг цуурлаар ингэж дүгнээд бууж өгнө гэдэг бол надад бол харин санагдчих. Мэдгүй бид нар Бен Симмонсыг юу гэж бодчихлаа тийм үстэй. Бен Симмонсыг бол Нэг шидгүү үнийг угаасаа тийм амар хизээч ханхуу манхуу болно гэж бодож байгаагүй шүү ер нь бол. Гүг гэтэл Бен Симмонс чи All-Star байсан хүн тэгээд ямар амар биш. Бен Симмонс учраас яг Бен Симмонсийн ид үе гэж одоо дөнгөж гарчсан тэр үйл амар байсан шүү дээ Бен Симмонс. Тийм. Хажуугаар бөмбөг зүгээр өнгөрөхгүй тий. Бирддаг ёо. Тэгэл тэр хүн тэр нэг ойсон бөмбөгийг хараад тэгэл тагж сэргээг үстэй. Тэрнтэй адилхан сая Wemby-гийн тэр тоглолтноос хойш сэргсэнгүй штэ. Тэгээд энэ 100 одоо яаж бэлдэж дараа дүүлрэл яхаас одоо хамаарах бах гихтэй байна штэ тий. Чэтиг нэг жил харна гэдэг чинь энэ баг яг энэ байдлаараа л бараг л орж ирнэ л гэсэн үг. Тийм. Гэхдээ энэ байдлаараа нэг жил хожигчаа дахиад дараа жил хожно гэж байх юм. Би л тийм юмд бол найдахгүй. Яг Оклахомагийн зүгээр саяны хожигдлыг юу гэж шарж иж болно л да. Уйгинс байсан бол хэн байсан бол Мичл байсан бол Жейда байсан бол арай өөр байхсан бол Улиралд бүгдээрээ тоглоод бараагүй штэ. Тийм. Ер нь бол барахгүй байсан л да. Би ер нь бол юу гчсэн бид нар санаж байгаа ш нөгөө капын тоглолтын дээр ч гэсэн тоглосон штэ. Ер нь бол шүү дээ. Улиралд барахгүй байгаа бин гэдэг чинь тохиолдол бишээ гэдгийг сая баталчлаа шүү дээ. Тэ? Арга барил таарахгүй байна гэдгийг. Тэгээд нөгөө талаар шүү дээ. Бас нэг сонирхолтой юм байна шүү дээ. Улиралд барахгүй байна гэдэг. Улиралд хожигдоод байна гэдэг чинь San Antonio Spurs баг улиралд Нью-Йорк Knicks 2 хожигдсон юм байл шүү дээ. 3 тоглолтоо. Тийм. Тэр бас сонирхолтой байгаа шүү дээ. За яг тэрийг финалийн талаар яриад. Янс дээр хоёул хитэн зүйл хэлчихэд энэ сегментээ дуусгах гэж бодож байна. Янс Антетокумпо ер нь бол Milwaukee Bucks-ийн төлөө сүүлийн тоглолтод аль хэдийн оролцсон. Ирэх хөлрөлд Янс Milwaukee-д үлдэх магадлал тэг хөв болсон гэдэг. Тийм учраас солилцоо бол өнөө маргаашгүй болох нь дамжиггүй. Гэхдээ Янсын араас явж байгаа 2 баг өнөөдөр гарч байгаа мэдээлэлээр 2 баг байна гэж хамгийн одоо идэвхтэй явж байгаа. Нэг нь мэдээж Miami Heat. Miami Heat-ийн тавьсан санал солилцооны цонхын үеэр хамгийн их таалагдсан гэж байгаа. Тэд ямар санал тавьсан бэ гэхээр Kelly Ware, Tyler Hero тэгээд драфтын 2 шиг. Энэ санал Milwaukee Bucks таалагдсан. Гэхдээ тэд нар өөрсдөө яг Янсыг явуулахад 100% бэлэн болоогүй байсан учраас саналтанд татгалцсан гэж байгаа. Яг одоогийн нөхцөл байдал дээр байсан бол тэд аль хэдийн Янсыг Miami-ээр өгчгөр байсан гэж байгаа юм. Гэтэл нөгөө талд нэг сонирхолтой баг гарч ирсэн байгаа нь Portland Trail Blazers баг Янсын араас яваад байна гэдэг юм. Би тэрийг гайхаад байгаа юм. Тэр зүгээр л үгүй яхаа тэгээд зарим мэдээллүүд чинь нөгөө leverage хийх гэдэг. Одоо жишээ нь хөшүүрэг болгож гаргаж ирдэг. Одоо Янсын талаас ч гаргаж ирж байгаа мó, Bucks-ийн талаас ч гарч ирж байгаа мó. Ер нь бол бас нэг баг байш шүү. Одоо Miami ганцхан баг байсан бол Miami энэ Portland гараад ирлээ шүү. Өгж байгаа одоо юу гэдэг санал тавьж байгаа өмнөө өсгөөл гэсэн л үг л дээ. Тэгэхээр Portland бол одоохондоо бол болоогүй хөө. Тийм. Тэр шуум яагаад гаргаж ирж байгаа юм бол гэж бодсон. Яг Lillard дэргэж ирэх гэж байгаа юм. Ирэх хөлрөл тоглох сая бол баг тоглох гэдсэн шүү дээ. Тэгээд Drew Holiday байгаа. Тэгээ энэ хоёр байгаа учраас энэ хоёртой Portland-ийн шинэ эзний хийж байгаа бол тэрнээс тэр худлаа. Portland-ийн шинэ эзний хийж байгаа нүүдл ингээ хараад тахад баг Lillard ч удахгүй юм шүү гэж бодож байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө clean house гэдэг чинь тэ хамаг юм цэвэрлж байгаа шиг л шүү. Тэгэхээр Lillard ч удахгүй гэж магадгүй л. Тэгвэл Miami Heat хамгийн бодит гэсэн үг юм. Миний болохоор Miami Heat. Гэхдээ байж тээ одоо харин би дахиад хэлье. Wemby сайн тоглохдоос Янсын үн өсөөл бүгд Янс руу харна. Тэгэхээр тийм Milwaukee Bucks л сайн юм болчихлоо шүү дээ. Тэгэхээр зөвхөн Miami иш хөө. Одоо айгүй олон ялангуяа одоо хэрвээ нэг сожигдвол яах вэ? Одоо бас хичнээн наана бид нар сонирхгүй гэсэн 100 юу ч болоо л тийм үстэй. Тэгэл маш олон багууд бол гарч ирнэ. Тэгэхээр хамгийн өндөр үнд өгснийн Milwaukee Bucks бол сонгох болов уу гэж бодож байна. Одоо бол
Янс бол нэг хаашаа явах бол нэг өдөртөхгүй хөө. Milwaukee Bucks хаашаа зөвлөн тэргээл хийх. Тэгвэл Ямар ч үсэн Янс өртөө гэж бодоод Milwaukee Bucks дуртай газар руу явуулдаг юм бол. Янс бол өөрөө б яриад ирэхгүй юм шиг байгаа. Сан Францискод. Энэ нэг өндөр татвараас нь болоод. Тэгээ сольжуул яах юм тэгэл явахаас. Амьдралын өртөг маш өндөр шүү дээ энэ чинь. Амьдралын өртөг Америкта 2 торт нэг тортог лөө. Нэг торцсон байсан. Харин тий. Яг уу ирлээ гэхэд нөгөө юугаа сонгохгүй гэж юу? Гэрээгээ сонгохгүй гэж юу? Тий. Тэгээ угаасаа өөрөө ирэхгүй. Тийм учраас угаасаа Warriors би сүүлд нэг мэдээ байсан юм аа. Тийм учраас Warriors ч гэсэн Яанаас биш харин Kawhi-гийн араас хөөцөлдөд байгаа гэсэн мэдээ харсан шүү. Өш Kawhi-гийн араас гэснээс өнөөдөр нөгөө aspiration-ы гүйцэтгэх захирал чинь нөгөө лөөр хийсэн гэдгээр ял авцсан юм шүү тий. 14 жилийн ял авсан. За лөөр хийсэн нь тодорхой болсон. Гэхдээ шүү дээ. Clippers-ийн фэнүүд биш үү? Одоо сонд наачиг наашид хөвчээ тий. Clippers энэчээс тэрхэн гарч магадгүй юм шиг л шүү. Тийм. Яагаад тэгэхээр одоо шийдвэр нь яаж гарсан бэхээр энэ одоо aspiration гэдэг одоо байгуулсан хүн хин нэр нэмлээ марцчих. Инвесторүүд одоо хөрөнгө оруулагч нараа хулигдсан гэдгээр ялгчиж байгаа байхгүй. Тэгэхээр хулигдуулсан л болж тарах гэдэг нь тий. Стив Болмор хулигдуулсан болж байгаа таалж байгаа. Хууль зүйн талаас. Тий, хууль зүйн талаас. Тэгэхээр энэчнээс Clippers айгу цэвэрхэн гараад ирж одоо Kawhi бидний түрүү зунаас хойш ярьсан асуудал Clippers-ийн тас шийдэгдэж магадгүй юм шиг болсон шүү. Гэтэ би мэдэхгүй. Одоо тэр чи NBA тусдаа юу явж байгаа NBA өөрсдөө мөрдөд яаж шийдэх юм бол мэдэхгүй. Гэтэ тэр мөрдөж байгаа байгууллагын цалин хийн тавьж байгаа гэж Стив Болмор. Өөрөө мөрдөлөх гэж өөрөө мөрдөлөх сонирхолтой л. Тий, тэгэхээр одоо тэр асуудал бол гайгүй өнгөрч. Яа, тэгэхээр надад ч нэг зүгээр ийм нэмэлт зардал гаргаж байгаа учраас энэ зардлыг NBA биш энэ асуудлыг тарьсан баг гарга гэж шаардлага тавьсан учраас л гаргаж байгаа. Тэрнээс ямар ч хүн одоо тийм утгагүйж болохгүй л тэ өөрөөргөө шалгаж байгаа хүний цалин өөрөө тавьж нэгдэж байгаа бас угаасаа утгагүй сонсгож байгаа. Тэгэхээр тэр нэг дөрмийн ч юм уу нэг тиймэрхүү гаргалгаануудыг л байгаа баг. За эсэх хугацаанд завсарлая. Тэгээд бидэнд NBA-гийн финалд аль баг ялах вэ гэдэг маш гоё асуулт үлдээд байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент тэтгэгчээр үе мөчний шингэн доктор Joint Movement Colosseum-ын ажиллаж байгаа. Бид хоёрын санал болгож байгаа бүтээгдэхүүн бол зөвхөн гэмтэж бэртсэн гэх юм уу, тийм хүмүүс зориулсан бүтээгдэхүүн биш шүү. Мэдээж одоо өвдөг гэдэг толгуур эрэхтэн нас ахих тусам ер нь бол одоо өвдөгний шингэнээс ахуулаад маш их зүйлүүд одоо шимт хижилүүд хэрэг болж идэг. Эннээсээ болоод нэмгэрэх, урагдах, өвдөг одоо гэмтэх, шүрмсүүд сэмрэх гэдэг маш олон гэмтлүүд тохиолдог. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэхийн тулд энэ Joint Movement Colosseum-ыг та бүхэнд хэрэглээрэй гэж Game Point podcast-ийн зүгээс зөвлөж байгаа. Тэгэхээр зөвхөн гэмтэлцэн хойно биш, гэмтгэхээс өмнө бас урьдчилж хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн шүү гэдгийг хэлэхэд татаа. Цогц найрлага бүхий үе мөчний шингэн доктор. Үе мөчний өрөвсөл өвдөлттэй бэртэл гэмтэлтэй спортоор хичээлдэг ахмад настан суугаа ажил хийдэг бүх хүмүүст тохиромжтой. Энэхүү бэлтгэл нь өрөвсөл болон өвдөлтийг намдааж эдгэрэлтийг түргэсгэж үений шингэнийг нөгснөөр үе мөчний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Үе мөчний шингэн доктор. Game Point podcast үргэлжилж энэ NBA-гийн финал 6 дугаар сарын орон нутгийн цагаар 6 дугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Энэ нь бол Азад 6 дугаар сарын 4-ний өглөө болж таарж байгаа. Тэгэхээр энэ хүртэлх хугацаанд New York Knicks баг бол хангалттай амраад авж ийн, харин San Antonio Spurs баг богино боловч цөөн хэд хоног боловч хангалттай бас амраад авчлаа. Нэг хоног дараалал яваадсан энэ хоёр баг. Улиралд энэ хоёр баг албан ёсны тоглолтод мэдээж өөр бүсийн багууд учраас хоёр тоглоод хоорондоо 1-1 харьцаатай байгаа. Гэхдээ NBA Cup-ын шигшээ тоглолтыг албан ёсны тоглолтод оролцуулахгүй байдаг ч гэсэн энэ бол шигшээ тоглолт гэдэг утгаараа нийтдээ 3 тоглоод хоёрт нь New York Knicks баг хоцсон байна. Гэсэн хэдий боловч NBA-гийн экспертүүд боцооны компаниуд юу гэхээр San Antonio Spurs багийн энэ цувралд ялах магадлалыг 60%-тай, 60%-тай, 64%-тай өгсөн байлаа. Маш өндрөөр өгж байгаа юм байна. Тэгэхээр энэ цувралын favorite баг нь San Antonio Spurs баг. Энэтэй
хэдэн үе санал нийлж байна одоо? San Antonio Spurs хожно гэдэгт үү? Тий. За 50% юм да 50%. Тэр нь бол 50-50 тайл. Энэ хоёр баг бол нэлээд бас ойролцоо тоглох болов гэж бодож байна. OKC юу хоёр Spurs хоёр маш ойролцоо олон тоглолт тоглосон шиг яг New York Knicks Spurs хоёр бол олон тоглох бах, урт цуврал болох бах. Гэхдээ би New York Knicks-ийн зурлалд бол хожих болов гэж бодож байна. Хожих болов. Spurs-ийг шилжих хожих гэсэн шууд файлс гараад үзсэн байждаг. Одоо хамгийн сүүлийн найдар Knicks байна да гэдэгхгүй. Гэхдээ яг зүгээр матчапыг ингээ бодоод үзэнгүүт. Тэгээд үлрэл тоглосон тоглолтуудыг ингээ хараад үзэнгүүт яг матчап дээрээ Wembanyamaтай тоглох одоо юу гэдэг очиж хамгаалах Wembanyamаг жоохон хязгаарлах. Тэгээд юун дээр довтлогоон дээр бас Wembanyamаг нэлээд жоохон одоо юу гэдэг жоохон ядрах баг нь New York Knicks байж чадах юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Одоо ялангуяа OG Anunoby, Karl Anthony Towns, Mikal Bridges тэгээд сэлгэнээс хин байна. Mitchell Robinson байна тий. Mitchell Robinson, Josh Hart ч бас. Josh Hart-ын үлрэлэнгээ хамгаалсан шүү дээ Wemby. Тийм. Тэгэхээр энэ юу бол OKC-г бодвол хамаагүй арай илүү тоглох болов гэж бодож байна. OKC бол яг сайн тоглоно гэж би бодож исэн. Миний бодсноос бас ондоод юу гэдэг Chet Holmgren-ээс ахгуулаад сансанд хүрээгүй тоглолтуудыг гаргасан. Knicks-ийн хувьд бол одоо ялангуяа айгаа хот баг ба шүү дээ. Түрүүний дээр үзүүлсэн баг плей-оффт үзүүлсэн бүх бараг үзүүлэлтээр нэгт явж байгаа баг шүү дээ. Тэгэхээр би энэ зурвалд New York Knicks очих болов гэж бодож байна. Тэгээд New York Knicks шүү дээ. Бас нилээн токс яг Spurs-ыг болохоор гайг баг. Хэрвээ би OKC гараад ирсэн бол New York Knicks-ийг эсрэг бүрстэй нилээн токсик бүр амар юм болох үү гэж бодчихсон чинь хараа OKC гарч ирсэнгүй. Гэхдээ Spurs-ийн фэнүүд ч бас ондоо брид штэ. Ондоо төрлийн хүмүүс штэ. Сая өрнөд бүсэд ийм ойрын 10 жил үзээгүй цуврал гарлаа гэж шүү дээ. Ийм гоё өрсөлдөөнтэй ийм өндөр түвшний New York Knicks баг яг тийм өндөр түвшний өрсөлдөөнийг энэ 3 шатанда гаргаж чадсан уу? Сүүлийн 2 шатанда бүр 8хан тоглолт хийсэн баг. Spurs-ийг бодвол зам нь бол арай гайгүй л да. Уусаа East-ийн өрсөлдөөн бол уусаа цул байгаа. Тэгээд New York Cleveland Cavaliers бол яг ингээд бүсийн финалд гарсан багийн хувьд бол үнэхээр өрсөлдөө үзүүлж чадаагүй. Тэгэхээр яг Spurs-ийг бодох юм бол зам нь бол дардан байлаа. Гэхдээ Spurs-ийн зам бартаатай байсан болохоор бас одоо энэ тоглолтын дээр бас нэлээд одоо ядарсан фатигтэй орж иж магадгүй. Wembanyama бол бас цуурлын дундуур бол одоо тэр 5 дахь гейм энтертэй бол ер нь ядарсан харагдсан шүү дээ. Тэгэхээр энэ цуврал бол бас л ер нь бол хэцүү цуврал болно. Одоо тэгээд бүр өшөө хол одоо travel шүү дээ. Хол нисэн шүү дээ одоо. New York руу нисэн. Сая бол San Antonio, Oklahoma City хоёр чинь ойрхон шүү дээ. Орондоо одоо миний бодлоор LA, San Francisco хоёртоос жоохон холох. 2 цагийн газар. Цаг 30 минутын газар. 2 цагийн газар л нисэх баг. Тэгээд тэнгуут одоо нөгөө хоёр рүү нисэн тий. Тэгэхээр энэ нэгэн зүйлүүд бол мэдээж ялангуяа одоо ингээд tight одоо rotation бол Spurs-ийн чинь баг хідээр явна. 7 өнөр л баг яваад шүү дээ тий. Тэгээд тэр зүйл бол одоо ядралт одоо fatigue нөлөөлөх болов гэж бодож байна. Тэгээд De'Aaron Fox 100% биш байна. Devin Harper бас 100% биш байна тий. Тэгэхээр би бол New York Knicks бол хамаагүй амарцсан, хамаагүй эрүүл орж ирж байгаа. Тэр нөгөө Mitchell Robinson-ы тэгчийн өрөөг тооцвол эрүүл орж ирж байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Mitchell Robinson тэгчийн өрөөндөө хагалгаа хийлгсэн. Гэхдээ ямар ч байсан боогоо тоглох юм шиг л. Тэгчийн өрөө боогоод ингээд ядам хураатайгаа боочхоор дахиж гимтэх магадлал нь хартангуй бага байдаг тий. Тэгээд ер нь бол ийм Коби ч юм бас тэгчийн өрөөгөө хугалчаад ингээд боогоол тоглолцсон шүү дээ. Тэр чинь плей-оффын дөрш. Тэрнээс хойш ер нь тоглогч нар бол тэгдэг. Бас нэг юм нь шүү дээ тий. Эн чинь улиралд 2-1 гэж байгаа шүү дээ тий. Spurs 1 хожихдоо ерөөсө 2 оноогоор л хожиж ирсэн байна. Харин тийм хамгийн гол нь 12 сард. Ингэж байна. За үедээ бол блоу талчаад байгаа байхгүй. Одоо San Antonio Spurs багийн цувралын фаворит наа. Тэнгүүд Oklahoma-тай хийсэн тоглолтыг нь хараад
нөгөө талд ингээд Нью-Йорк Никсийг хараад энэ цуврал Сан Антонио Спurs баг шууд ингээд илүүрхэд хожчихно гэж харж болох байгаа байхгүй. Ер нь бол тэгж таамаглаж байгаа. Гэхдээ яг ихний тоглолт нөгөө нэг Нью-Йорк Никс баг бараг 12 хоног амарчж байгаа тийм. Нью-Йорк Никс баг сагснаас арай жоохон темпнээсээ хөндрөөд ихний тоглолт тийм жоохон зүрхтэй болж магадгүй. Гэхдээ хоёр дахь тоглолтоос би арай өөр болох болов гэж бодод. Сан Антонио Спurs баг ялах нь мэдээж юу гэхээр тэдэнд сайн хамгаалагч нар байна. Одоо сайн хамгаалттай. Дилэн Харприйн хамгаалт ямар сайн те. Стефан Касл бол ойлгомжтой энэ биг хамгийн шилдэг хамгаалттай тоглогчтой нэг. Тэгээд 100% саналаар тодорсон бүх цаг үеийн түүхэнд анхны шилдэг хамгаалан тоглогч байна. Тэгэхээр энэ бүгд ингээд Spurs хамгаалт нь бэлэн товтлогоо нь бэлэн хурдтай. Зарим тохиолдолд бүр Spurs-ийн товтлогооны хурд гүйцэхдэггүй байлаа шүү дээ. Бүр камерын дууранд те. Тэгээд дээрэс нь бие хүчний тоглолт бэлэн. Стефан Касл, Дилэн Харпер, Василин бие хүчний тоглолт, Келтон Джонстон бие хүчний тоглолт. Ингээд бүх давуу тал Spurs байна уу байна. Гэхдээ одоо хоёулаа ингэж боддог. Би зүгээр чиний саяны хэлснүүдээс саналдаг байна. Яавал Нью-Йорк Никс багийн цувралд хожих вэ гэж яриул илүү сонирхолтой санагдаад байна. Тэр улирлын турш одоо энэ улирал тоглосон тоглолтууд харах юм бол биш Wembanyamаг нэг хүн хамгаалж чадахгүй байгаадсан шүү дээ. Тэгээ энэ бид нэг хүн одоо жишээ нь одоо энэ бид ганцхан хүн янд Wembanyamаг хамгаалж чадна гэж хэлэх юм бол тэр нь OJ Anunoby байгаад байгаа. Яагаад гэх юм бол OJ Anunoby physical буюу бие хүчний тоглолт сайтай, хамгаалт мэдрэмж өндөртэй, урт Wembig энэ цувралд хамгаалаад Chet-ийг бодох юм бол ерөөсөө тэгж бие хүчээр илэрхүүлээгүй. Нэгдүгээр энэ дээр ихтгэл орж иж байгаа юм. Хоёрдугаар за тэгвэл OJ Anunoby гимтчих штэ ч юм эсвэл алдааны асуудал. Тэнгүүд Mitchell Robinson ингээд бас нэг бие хүчний тоглолтын нөхөр ордог. Karl Anthony Towns шүү дээ. Хамгаалт нь муу л да. Гэхдээ Wembig-ийн эсрэг энэ дуйлал айгу сайн хамгаалсан юм байлээ. Бүр магтмаар сайн хамгаалсан юм байл шүү. Тэгэхээр тоглолт таарад байдаг гэж болох гээд байгааз. Тэгэхээр энэ зэрэг нөхцөл байдлууд дээрээс үндэслээд тэгээд Нью-Йорк Никс багийн сэлгээ зузаан туршлагатай тэд бол одоо бүх багаараа хамаагүй туршлагатай болчихж байна. Тэгээд дээрэс нь Нью-Йоркийн талбай ямар үлээ те. Madison Square Garden ямар үлээ те. Тийм. Ингээд айгүй олон бас давуу талууд Нью-Йорк Никс багт байгаа. Тэгэхээр би энэ цувралыг тийм амархан San Antonio Spurs-ийн тал шийдэгдсэн цуврал болохгүй болов гэж бодож байна. Сагсан бөмбөгийн фэн зүгээс хүнээс шүү дээ. Victor Wembanyama 22 наснда багийн лидерийн хуваар авраг авч түүх бүтээвэл гоё. Эндээс Wembanyama-гийн дарангуул эхлэн хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө талаараа сагсан бөмбөг талаас харах бол Нью-Йорк Никс баг ууг нь хожвол арай шудраг واخхой. Гэхдээ сагсан бөмбөг илүү байгаа нь л хожил л доо. Гэхдээ Нью-Йорк Никс баг арай л олон жил хөдөлмөрлөж гинэ үл гэж бодоод байна. Дөнгөж 3 дахь эхний жилдээ плей-офф тоглож байгаа баг биш. Тийм. Нөөсөө тийм. Тэгээд энэ сагсан бөмбөгт оруулж байгаа хөрөнгө оруулалт юу гэдэг янз бүрийн юмар бол Нью-Йорк Никс бол тэгэхээр яа ч одоо ингээд плейтний үнийг харал та тий хэд болж чинь тий. 110 мянга болсон юм уу? Юуны уртлын судал. Ер нь бол энэ хоёрын тоглолтыг үзэхэд бол нэг бөөр мөр зарсан. Хэрэгтэй болчиход байгаа шүү баг үзэхэр бол тий. Тэгээд гардуудыг ерөөсө дурдсангүй. Jalen Brunson одоо юу гэдэг бусад одоо нөгөө талд De'Aaron Fox хин байна. Castle and Dylan Harper гэдэг. Энэ гардууд бол хоорондоо бол ингээд таарад ингээд нэг би нэг ингээд cancel хийчих واخ. Би бол Michael Bridges, Jalen Brunson тэр De'Aaron Fox, Castle энэ хоёрын энэ дөрвийн хооронд нэг ялгаа бол нэг гарахгүй л гэж бодож байна. X Factor нь Dylan Harper байж магадгүй. Dylan Harper бол үнэхээр сайн тоглож байгаа. Гэтэ Dylan Harper бас 100% биш байгаа шүү. Бас бэлтгэлтэй тоглож байгаа тийм. Зүгээр хамгийн гоё матчап бол Big Man-ууд Wembanyama дээр л яаж тоглох вэ гэдэг. Тэгэл бас л юу байна л да. Karl Anthony Towns энэ цуврал довтлохонд хэр болцохоос л бас хэцүү шалтгаална. Яг зөв. Карл Антони бас шитгэн үйлчил. Тийм.
Үгэмби чин тэр хамгаалтан дээр ингэж төвөөс агчаад 3-ын гадна байгаа хүнийг саад болчаа буцаж төврөгөө тусуулаад ингээд үнэхээр элит байгаа шүү дээ. Тэгээд Карл Антони Таунс энэ дээр ингээд саяны хин шиг болчих юм бол чэч шиг болчих юм бол тэгэл Нью-Йорк Никс багт энэ цувралд хожих ямар ч боломжгүй болчихно. Тэгэхээр Карл Антони Таунс 3-ын гадна зогсоод Үгэмбиг өөр дээр авч гараа тэр будагтай талбайгаас хол байлгаж чадаад ах юм бол тийшээ Джейлен Брансон, Жош Харт тэ Микал Бриджс нь ороод иж чадах байхгүй. Тэгэхээр аль болох талбайгаа өргөсгөж том хэмжээнд ашиглан тэр чинээгээр л тэр баг нь ялах болов гэж би хувьдаа хараад байгаа юм. Тэгэхээр Нью-Йорк тим боломж байна уу? Байна. Шиддэг тавуулаа шиддэг тоглогч байна. Тийм үү? Хаалт тоглогч нар байна уу? Байна. Гэхдээ зүгээр Нью-Йорк Никс-ийн цуулд хожих боломж бүх талаар байгаа аахгүй. Тэгэхээр дасгалжуулагч л ажил одоо үлдэж байна. Мэдээж суур Сан Антонио Спurs багийн талбайд эхэлнэ. Тийм учраас Spurs талбайн давуу талаа хамгаалах тийм дарамттайгаар эхлүүлнэ. Нью-Йорк Никс баг аль нэгнээс нэг хожил зулгаач хий гэсэн байдалтайгаар эхлүүлэх болов. Madison Square Garden-д болох тоглолтын дээр уур амьсгалыг бол угаасаа төсөөлөхгүй байна. Тэр бол аимшигтай зүйл болох байна. Аимшигтай. Game Point podcast үргэлжилж байна. Финал дээрх яриагаа төгсгөлд нэг зүйлийг хэлэх гэж мартчих. 3 сарын 1-нд энэ хоёр баг тоглоход 3 сарын 1-нд Нью-Йорк Никс баг илт точсон байхгүй юу? Бутнэр гэсэн. Тэгээ тэрэн дээр нэг асуудал байсан нь юу гэж 2 сарын 1-ээс хойш Сан Антонио Спurs баг гал насцаа явж исэн байхгүй юу? Чи санаж байна уу? 2 сарын 1-ээс хойш баг энэ баг плей-оффд орон ортлоо хэдхэн тоглолтод очигдсан. Тэр хожигдлуудынх нь нэг нь Нью-Йорк Никс бутнэргүүлсэн явдал байхгүй. Тэгэхээр энэ зүгээр нэг тохиол бас биш байх гэдэг. Тэгэхээр энэ юу гэж хэлэх гээд нэхэр цуврал эхлэх байхад олон янзын таамаг төвшүүлээд яг. Гэхдээ энэ цуврал бидний бодож байгаагаас илүү сонирхолтой өрсөлдөөнтэй болно гэдэгт итгээрэй л гэж хэлэх гээд байна. Тэгэхээр Сан Антонио Спurs багтай холбоотой мэдээлэл зааш нөргөжлүүлэхэд одоо ч гэсэн ажиллаад явж байгаа Сан Антонио Спurs багийн туслах дасгалжуулагч хэдийнэ дараагийнхаа ажил томилогдсон буюу Орландо Мэжик багийн ерөнхий дасгалжуулагч болохоор гэрэлсэн маа. Тэгэхээр Грег Поповичийн ингээд шавнар лигийн хүрээнд ээлж дахлах дасгалжуулагчийн ажлыг авч байгаа жишээ нэг болж байна. Тий. Тэгээд Шон Свини гэдэг энэ залуу би зүгээр би сайн мэдэхгүй л дээ. Spurs-ийн фэнүүд байвал сайн мэддэг гэж магадгүй. Гэтэ тэр өнөөдөр ингээд сонсож байгаа мэдээнүүдийг ингээд харахад Шон Свини одоо энэ үзүүлж байгаа Spurs-ийн амжилттай бас нэлээд өндөр хувь нэмэртэй байгаа юм байна. Тэгээд ялангуяа хамгаалалт нь. Сая бол юуны хамгаалтан дээр бол маш сайн ажиллалаа шүү дээ. OKC-гийн эсрэг тоглосон. Тэр юу зүйл бол Шон Свинитэй маш одоо юу гэдэг өндөр холбоотой. Тэгээд тэр ч утгаараа ер нь бол лигт ер нь бол нэлийн нэр нь одоо юу гэдэг төвөөд тэгээд Орландо Мэжик одоо head coach-оор сонгож байгаа юм. Тэгээд энэ бол Орландо Мэжикийн хувьд бол үнэхээр сайн одоо юу гэдэг хайр боллоо л гэж яриад байгаа. Грег Поповичийн одоо удирдлага доороос гарч ирсэн энэ дасгалжуулагч нар бол ер нь муу явдаггүй дээ тий. Менежер тэр Сэм Престиж Грег Поповичийн шав ер нь Грег Поповичийн доороос ер нь тийм саксмумгийн хувьд уналтанд ороод байдаг ер нь хүн явдаггүй. Тэгээд Шон Свини хэрвээ хамгаалтын одоо хамгаалт хариуцсан мэрэгчлэн гэж тий. Тэр Орландо Мэжик баг угаасаа хамгаалтаараа өнгөрсөн жил лигт элит байсан учраас тэд өнгөрсөн жил гайгүй тоглосон. Энэ жил хамгаалт нь унтсан учраас тэд Жамал Мөслиг явуулсан шүү дээ. Тэнгүүд оронд нь дахиад хамгаалт хариуцсан хамгаалт суурьтай дасгалжуулагч авчиж байна гэдэг. Тэдний юу хийх гээд байгаа нь бол ойлгомжтой болж байна л гэж харж байна. Нөгөө талаар энэ бол Сан Антонио Спurs багт магадгүй муу мэдээ өгөх юм. Яг гэх юм бол яг зөв. Дасгалжуулагч яг ингээд нэг альва нэг зүйлийг хариуцсан дасгалжуулагч ингээд гараа явчих юм өөр багт ингээд явчихаар тэр хүний орон зай хэрвээ үнэхээр одоо одын хэлж байгаа шиг юм том байвал тэр орон зай маш их мэдрэгддэг байхгүй. Тэгэхээр Сан Антонио Спurs багт эрх хөлрөлд энэ бас мэдэгдэж магадгүй. Жишээ нь тэгэл үүсэхгүй. Тийм. Одоо жишээ нь Wembanyama-гийн хамгаалтыг ингээд зохион байгуулдаг юм чи энэ дасгалжуулагч шүү дээ тийм. Тэгэхээр энэ тасгалжуулагч байхгүй болчоод эрх хөлрөл Спурсийн хамгаалт яг энэ жилгээ байж чадахгүй юу? Яг баталгаа бол байхгүй. Гэтэ байж чадах боломж байгаа л да. Гэтэ байж байхгүй болохоор байхгүй.
Тий, одоо жишээ нь тэр одоо амжилтанд нөлөөлдөг гэдгийг Clippers харуулсан шүү дээ. Clippers assistant coach-ээр хэнийг аваад бас нэр нь орсон. Аваад хамгаалт нь Jeff Van Gundy юу? Тэгээ Van Gundy-г аваад зүгээр юу гэдэг ондоо төвшөнд Үгүй хэрэгцсэн шүү дээ. тий, Clippers-ийн юу гэх тий. Тэрнтэй адилхан яг эсэргээр тийм бол болж магадгүй. Ер нь бол assistant coach гэдэг чинь айгу хэрэгтэй. Одоо зүгээр нэг ингээд гар хөлний үзүүр зарагдаад байдаг хүмүүс биш шүү дээ. Тэр чинь head coachтай хамаг юм хэлээд бас хажуунаас нь тоглолтыг мэдрээд явж байдаг. Зохион байгуулна. Тийм, зохион байгуулж байдаг хүмүүс. Хариуцсан зүйлээ зохион байгуулна. Тэгээд энэ Sean Sweeney NBA-гийн карьераа 2011 оноос эхлүүлсэн видео координатор байсан буюу видео анализ хийдэг. Тэгэхээр видеон дээр ажилладаг хүмүүс угаасаа юм нэг тоглолтыг унших чадвар хамаагүй өндөр болсон байдаг шүү дээ. Энэ бол бодит жишээ нь Eric Spoelstra гэх тэгэхээр ийм мөндөр одоо юу гэдэг нь хүлээлттэй дасгалжуулагч NBA-гийн ахлах дасгалжуулагч болж байгаа юм байна да. Би дасгалжуулагч Spurs Center гэдээ бодсон чинь нэг гоё юм бодсон шээ. Одоо ингээ Finals New York Knicks-ийн өдөөс Spurs тоглох гэж байгаа. Тэгээд өмнөх assistant coach Becky Hammon. Jalen Brunson-ыг хизээч авраг болохгүй. Энэ жижиг биетэй учраас хизээч авраг болохгүй гэж хэлсэн. Одоо тэр Spurs одоо тэр үнтэйгээ тоглох гэж байна. Хэрвээ Jalen Brunson авраг болчихвол Becky Hammon юу гэх болоо гэдэг нэг гоё асуулт надад байна. Гоё хэвчээ мэлээ. Тэгэл би хийлсэн тэгэл миний буруу гэдгийг батлал даалгдсан мэлээ. Угаасаа маш гоё ухаалаг хариулт өгсөн бэлээ. Тийм. Тэ буруу байсан юм аа. Тэгтээ гоё тохиолдол бас тийм. Одоо хамгийн өндөр хамгийн намхан тэгээд Spurs эсрэг New York Knicks гэх. Хараа юм бэлээ. Хамгийн намхан ч шахаад байж. 22 наснда авраг болж байгаа нь одоо юу гэдэг нэг тийм насны хувьд тийм юу биш. Сонь биш гэж юу? Сонь биш. Яагаад үгэн бэ нэмэ хэрвээ авраг болчвол онцгой юм бэ гэхээр Magic Johnson жишээ нь rookie үлрэлд орж авраг болсон юм уу? Гэтэ Magic тийм байсан бэхээр Kareem байсан байхгүй. Роберт Паррис одоо хин гэдэг бүх одоо ингээд нөгөө нэг энэ залуудаа авраг болж исэн тоглогч нар дандаа багийнхаа 2 дахь од нь болж исэн юм билээ. Өмнөх нь дандаа нэг юм туршлагатай тоглож байсан. Эхний жилийнхаа плей-оффд ингэж өөрөө багийнхаа номер 1 болж орж ирээд 22 наснда авраг болох гэж байгаа тохиол бараг NBA-д анхных юм байл шүү. Тэгэхээр ингээ харах юм бол Victor Wembanyama авраг болчвол бас түүх уухаас тий. Тэгэхээр онцгой уухаас тий. Тэгэхээр энэгээрээ бас их ялгаатай байгаа юм байл шүү. Тийм. За финалийн талаар зөндөө ярих учраас дахиад бид нэр 2 дугаар финалийн талаар ярих учраас орхи. Өнөөдөр нэг шинэ мэдээ гарлаа нь юу гэхээр Under Armour-тай насан туршийн гэрээгээ цуцлаад чөлөө тагианд болсон байсан Stephen Curry хятадын Leaning Bread-тэй гэрээ байгуулснаа өнөөдөр аль биесээр зарлаа. Энэ бол мэдээж бизнес харсан шийдвэр. Гэхдээ миний хувьд юу гэж Leaning-ийг хэрэглэж өмсөж үзсэн загварыг мэддэг хүний хувьд би бол Under Armour-аас илүү пүүснэд гарна гэдэгт бол хувьдаа итгэлтэй. Энэ шинэ хамтрал дээр. Надад бол энэ хамтрал бол үнэхээр таалагдж байна. Надад бол айгу яг таалахгүй гэдгээсээ илүү айгу сонин сонголт байна л. Надад зүгээр айгу сонин сонголт байна гэж би бодсон. Мөнгө. Хэрвээ мөнгө байсан бол яг л энэ гэж бодсон. Одоо жишээ нь за би мэдхгүй. Би бол Америкээс төсөөлөд байж магадгүй. Өнөөдөр Америкт нэг ч Ленингийн дэлгүүр байхгүй. Ленингийн пүүз одоо юу гэдэг одоо гараад Dwayne Wade-ийн пүүзийг авъя гэвэл бараг байхгүй шүү дээ. Эсвэл Jimmy Butler-ийн пүүзийг авъя гэвэл байхгүй. Яг хуу хятадд юм уу эсвэл ондоо газруудаар одоо Ленин айгу популяр байж магадгүй. Гэхдээ энд Ленин байхгүй байхгүй. Яг онлайнаар аваад бол олох л та. Тэгэд маркетаа улам тэлий гэж бодоод одоо юу гэдэг Under Armour-аас гарсан хүн Ленинтэй буцаад Ленинтэй хийсэн гэхээр надад бол жоохон гэж бодогцсон. Яг тэгэл Nike-тэй тохироогүй л байна. Тийм. Ленинг яг зүгээр Америкт дэлгүүр нээж өгөө энтер гэж юм ярьсан. Окей, гэрэн дээр заасан юм шиг л байл л дээ. Гэхдээ 10 жилийн гэрээ. Тэгээд 10 жил ажиллах гэж Ленинг Америкийн одоо Америк би ондоо юм ярьч одоо ингээд нэг улс төр болох гээд байж магадгүй. Америк хятад хоёрын хооронд чинь одоо юуны эдийн засгийн дээ.
худалдааны дайн. Тэгээ Тэр мэр хэр нөлөөлөх нь үү? Тим амархан лининг одоо орж ирэх нь үү? Линингийг оруулж ирэхгүй тулд одоо байгаа Nike Adidas энэ чинь бас нэлээд юм хийстэй тэр хажуугаар те. Тэр тим амархан орж ирээд ингэж бодохгүй зүгээр үнэхээр бизнес одоо юугаа тэлье гэж бодсон бол яагаад линингийг сонгож байгаа юм болтоо л гэж бодсон. Наадах юм болохоор яг нөгөө Америкт байгаа хүний хувьд бол харахад амар ялтчгүй ойлгож болох талтай үнцэг байна. Нөгөө лининг бол Монголд айгүй олон жилийн өмнө ороод ирсэн брэнд ахгүй. Тэгээд линингийг хэрэглэж өмсөж сүүлийн жилүүдэд энэ пүүснийхэн загвар магвар ингээ харж байгаа. Одоо энэ Монголд одоо лигийн тоглогч нар хүртэл маш олон одоо хиттийн пик лининг өмсдөг болсон шүү дээ. Загварууд нь бүр тасарсан бохгүй яг хятад машин шиг. Тэгэхээр би бол Under Armour-ын яг үндэ пүүцэнд бол би үнэхээр одоо жоохон гонсгор байдаг. Яа гэх юм бол яг ингээд Under Armour ороод авчих гэхээр мэдгүй надад би чинь Under Armour-ын пүүцэд өмсөж байгаагүй л дээ. Тэгээд надад таарах загварч одоо байдгүй юм шиг байгаа юм. Лининг бол аюу гой загвар дээр чөлөөтэй ажиллаж чаддаг надаа. Нөгөө Азийн брэндүүд дотроос Nike-тай хамгийн гой загвараар өрсөлдөж чадах брэнд юм болоо гэж би хувьдад хараад тэр зүгээс их баярлалаа. Тэгэхээр энэ бол манай Монгол хэрэглэгч нарт айгүй нөлөөлөх. Азад байгаа хүмүүс бол айгүй их хэрэглээнд бүр илүү ойртох байх гэж бодож байна би. Тэгээ 10 жилийн гэрээ гэдэг бол нэлээд урт хугацааны гэрээ шүү дээ. Тэгэхээр энэ бол дажгүй хамтрал болчлоо гэж харж байгаа. Яг чиний хэлдгээр Америкт бол асуудал бол байгаа. Энэ худалдааны дайн чинь одоо хүртэл явж байгаа шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр Америкт нэвтрэнэ гэдэг тийм амар байхгүй л баг. Гэтэ ямар ч байсан 10 жилийн гэрээ одоо 10 жил тоглохгүй л багтай. Гэтэ тоглосноос цаашаа дахиад пүүзнийхэн лайн одоо юу гэдэг брэнд нь цаашаа явна гэсэн л өгөх юм байна л да гэж харсан. Тий. Уусаа насан туршийн гэрэл хүсээд ирсэн шүү дээ Стив чинь бол. Тэг ямар сайндаа насан туршийн гэрээгээ цуслаад ийм гэрэн дээр бож өгдөг. Эцсийн бүлэгт маш олон пүүзийг углаад, өмсөөд, тоглоод маш түүгрээ маш олон одоо юу гэдэг мессежийг илгээсэн, мэдээж маш олон бизнес уулзалтуудыг пүүзний компаниудаа хийсэн баг. Гэхдээ хятадын лининг брэндээс өөр давсан санал Стефен Curry-д очиагүй учраас л тэр ийм саналыг байгуулж байгаа гэдэг нь ойлгомжтой, маш ойлгомжтой зүйл. Тэгээд гэхдээ энэ хамтрал Монголд байгаа хүмүүс бидний хувьд бол маш гоё хамтрал болно гэдэгт би хувьдаа итгэлтэй байна шүү. Тэгэхээр энэ одоо юу гэдэг тата мэдээгээр энэ удаагийн гейм point өндөрлүүлэе гэж бодож байна. Удирлын турш бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ дахин талархснаа илэрхийлье. Та бүхэн Game Point podcast-ыг Premier Sports-ыг суугаар 5 гаргуудад хүлээн авч үзэж байгаа. Подкастын маань удирдал дуусгаад цөөхөн дугаар үлдээд байна. Гэхдээ бидэнтэй хамт удирлын турш хамт байх юм бол одоо чөлөөт агент за дээрэс нь солилцоо драфт гэдэг зуны турш бидэнтэй хамт сугийг маань дагаа subscribe хийгээд даах юм бол гинтийн үйл явдлуудын мэдээллийг бид хоёр та бүхэндээ хүргэсээрэх болно. Мэдээж ирэх үйлрэл Game Point podcast-ын 3 дахь дугаар 3 дахь үйлрэл та бүхэнд хүрэх болно. Энэ үйлрэлийн турш бидэнтэй хамтарч ажиллаж байгаа Social Pay болон Joint Movement Glycosamine ивентэд гиснээр дахин талархаж байгаа илэрхийлье. Эх 7 хоногийн цагт иргэн уулзалтыг LA Hotel-сод Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байлаа.